За та бүхэнтэйгээ эргэн уулзж байна. Энэ удаагийн дугаард 2000 оноос хойш NBA-д бөмбөг эзэмшилтээрээ топ 15 шилдэг тоглогчийг танилцуулахар бэлтлээ. За тэгэхээр бөмбөг эзэмшилт буюу одоо ball handler гэдэг үзүүлэлтэд маань гурван гол үзүүлэлтээр одоо хэмждэг юм байна. Тэгэхээр нэгдүгürt нь бол ball controlling буюу бөмбөгөө удирдах чадвар. За dribbling буюу бөмбөгөө одоо залах, саад туулах чадвар, мөн pass буюу заавал энэ assist байх албагүй зүгээр оновчтой дамжуулах юм чадвар байгаа. За дараа нь шилдэг assist дамжуулалт өгдөг 15 тоглогч гаргах учраас passer үзүүлэлтийг нь баг зэрэг нөлөөлүүлээд дараах 15 тоглогчийг highlight болоод тоглолтын дунд үзүүлсэн уран гоё crossover хийдэг гэдэг ч юм уу энэ үзүүлэлтүүдээр нь нэгтгэхэд гаргалаа. За жагсаалтын 15 дугаар байранд Ja Morant орсон байгаа. За лигийн шин зэрэг Ja Morant нь зарим тоглолтын үеэр өрсөлдөгч тоглогчдоо бэлтгэл дээр конус тойрж байгаа юм шиг хурдан хажуугаар нь залж гардаг ур чадвартай. Энэхүү биеийн хөгжил ур чадвар нь түүнийг 15 дахь байранд орууллаа. За 14 дугаар байранд Jason Kidd. За тэрээр лигт орж ирсэн эхний жилүүддээ бол бөмбөг эзэмших ур чадвараараа лиг тэргүүлжсэн тоглогч байгаа. За 13 дугаар байранд Deron Williams. Тэрээр driving layup буюу оролт хийх бөмбөгөө удирдах чадвараараа дээгүүр ордог тоглогч. За 12 дугаар байранд Derrick Rose. Түүний хувьд бөмбөг нуух, самбарын аль нэг талаар зүүн болон баруун гараар довтлохоо дуусгах чадвар. За мөн залалт, кросс тал дээрээ лигт үнэхээр онцгой ийм тоглогч байгаа. За 11-р байранд Kevin Durant. За Kevin Durant-ийн оноо авах чадварыг их ярьдаг ч гэсэн лигт 2 м 11 см өндөртэй тоглогч. Түүнээс өмнө болон түүнээс хойш ийм бөмбөг эзэмших ур чадвартай тоглогч байгаагүй. Тэгэхээр Kevin Durant-ийн бөмбөг удирдах болоод crossover хийх чадвар бол лигт дээгүүр ордог. За 10 дугаар байранд Luka Doncic. За түүний бөмбөг контролдох чадвар нь маш өндөр хөгжсөн тоглогч. Мөн пассер, хамгаалахын аргагүй step back хөдөлгөөнд хийдэг. За 9 дугаар байранд Stephon Marbury. За Stephon Marbury-гийн хувьд бол удамжны сагс бөмбөгийн залах ур чадварыг лигт нэвтрүүлж шинэ уур амьсгал оруулж ирсэн тоглогч. Түүний crossover болон ball controlling чадвар нь маш зүйштэй ийм тоглогч байгаа. За 8 дугаар байранд лигийн 2 удаагийн MVP Steve Nash орсон. За түүний дамжуулах чадвар, оролт хийх, мөн залах чадвар нь лигт гайхагдчихсэн ийм тоглогч байгаа. За тэрээр бас Kevin Durant-ийн ментороор ажиллаж байсан ийм тоглогч байгаа. За 7 дугаар байранд Chris Paul. Chris Paul анх лигт орж ирэхдээ бөмбөг удирдах, залтан дундаас шийдвэр гаргах энэ талаараа онцгой тоглогч байсан. 6 дугаар байранд James Harden. За түүний step back хөдөлгөөнүүд, за euro step, ball controlling ур чадвар нь нэг хэсэгтээ лигийн хамгаалагчид яаж зогсоох учрааг хүртэл олохгүй байсан ийм тоглогч байгаа. 5 дугаар байранд Jamal Crawford. Түүнийг одоо shake and bake гэдэг хөдөлгөөнийг үндэслэснийг мэдж байгаа бах. За энэ араараа бөмбөгөө 2 удаа залахдаа аль нэг тал руугаа 2 хөлөөрөө зэрэг үсрээд layup хийх ч юм уу дамжуулалт өгөх ийм залт байгаа. Лигт одоо хүртэл энэ залтыг хийхэд хамгийн хэцүү гэж ярьцгаадаг. За 4 Jason Williams ид шидийн гэмээр дамжуулалтуудыг өгдөг. Мөн одоо залтан дундаа бөмбөгөө маш өндөр чадвартай контролдог тоглогч бол Jason Williams юм. Түүнийг цагаан шоколад хэмээн очилдог. За 3 дугаар байранд өнөд цаг үед хүртэл лиг бөмбөг эзэмшилтээр гайхагдж байгаа Stephen Curry. За түүний бөмбөг эзэмшихтэй холбоотой дасгал сургалтууд нь интернет маш их байдаг. Тэрээр бөмбөг залах, шидэх орон зай үүсгэхийн тулд хамгаалагчаа хуурах, за оролт болоод самрын айл нэг талд ойлгож бөмбөгөө оруулах дээр төгс одоо хөгжсөн ийм тоглогч байгаа. 2 дугаар байранд төрөлхийн гэмээр ур чадвартай тоглогч crossover-ийн хаан гэж хэлдэг Allen Iverson байна. Тэрээр лигийн маш олон тоглогчийг хохирогчоо болгож ирсэн ийм тоглогч байгаа. Мөн тэрээр одоо бүх үйлдэлүүдээ маш өндөр хурдан дээр хийдгээрээ онцлог байгаа. За 1-р байранд Kyrie Irving. За тэрээр лигийн түүхэнд бөмбөг эзэмших чадвараараа үнэхээр онцгой тоглогч. За түүний бөмбөг залах ур чадвар, оролт хийхдээ бөмбөгөө нуух, за самрын айл нэг талд ойлгох энэ тал дээр лигийг яах аргагүй тэргүүлж байгаа ийм тоглогч юм. За ингээд лигийн шилдэг 15 ball handler-ыг танилцууллаа. Баярлалаа баяртай.